За та бүхний орой амгаланг альтгая. Арчилсан намын бүлгийн ээлжид бус хуралдаад дөнгөж сая дууслаа. Арчилсан намын бүлгийн энэ удаагийн хурлаар Монгол Улсын ерөнхий сайдад хандсан арчилсан намын хоёр шаардлагын хариутай танилцлаа. Ерөнхий сайд Монгол Улсын ерөнхийлөгчтэй зөвшөлдсөд бидний тавьсан, бидний санал болгосон тэргүүн шадар сайдын албан тушаалыг алга болгоно гэсэн ийм шийдвэрт хүрсэн байна. Ингээ хуулийн төслөө их хурлын тогтоолын төслийг ерөнхийлөгчтэй зөвшөлдсөж их хуралд ирүүлсэн. Тэгээ энэ тогтоолын төсөлтэй холбоотой, энэ саналтай холбоотой арчилсан намын бүлэг хуралдлаа. За энэ бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж тэргүүн шадар сайдын албан тушаалыг байхгүй болгож байгаа саналыг арчилсан намын бүлэг дэмжлээ. За бид бол хоёр санал тавьсан. Нэг нь бол тэргүүн шадар сайдыг байхгүй болгох. Нөгөөх нь бол их хурлын гишүүн 3 сайдыг зөвшөөрөхгүй гэдэг ийм санал тавьсан. За харамсалтай нь энэ саналд хариу ирүүлсэнгүй. За хоёр сайдыг чинь томилоод өгье. Засгийн газраа бүрдүүлээд засгийн газрынхаа хэвийн үйл ажиллагааг хангаа гэдэг санал тавьсан. За энэ 5 сайдын асуудлыг бол бөөнөрөн хилцэхгүй бол бид болохгүй гэдэг ийм байдлаар асуудалд хандлаа. Тэгэхээр арчилсан намын бүлгийн хуралдаанаар бидний тавьсан тэр засгийн газрын хэвийн үйл ажиллагаа явуулах саналыг хүлээж авахгүй байгаа юм байна. Тэгэхээр бол бид засгийн газрын хэвийн үйл ажиллагааг хангах шаардлагатай учраас 3 сайдын асуудлыг хилцүүлэгт оруулъя гэдэг ийм шийдвэр гаргасан. Бид бол анхны хурлынхаа дараа анхны мэдээлэл өгөхдөө хэлсэн тэр байр суурин дээр хэвээрээ байгаа. Тэр нь бол нэр дэвшүүлсэн 5 сайдын хувьд бол арчилсан намын бүлэг дэмжих боломжгүй гэдэг шийдвэрээ бол дахин нотолж байна. Их хурлын байнгын хороо болон нэгдсэн чуулганы хилцүүлэгт оруулъя гэдэг саналыг бол өнөөдөр бүлгийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Тэгээ энэ тухай мэдээллийг та бүхэнд хүргэе гэсэн юм аа. Өчигдөр орой 20:30-аас TV5-аар явсан өнөөдрийн 100-ны мэдээ дээр гарсан энэ нэг мушхан гуйсан юм байгаа. Тэгээ энэ бол сонгуулийн хар PR-ын нэвтрүүлэг байсан. Тэгээ энэ нэвтрүүлгийг явуулахдаа захиалагчийн төлбөрийн тухай нэвтрүүлгийн доогуур бичих үүргээ бол биелүүлээгүй. Хин хаанаас явуулж байгааг нь мэдэгдэхгүй. Сонгуулийн хуулиар тийм үүрэгтэй байгаа. Сонгуулийн сурчлагын эхлэх байхад ийм гаргасан. Дотор нь бодит байдлыг гуйвуулсан зөндөө юм байгаа. Тухайлбал миний нэрийг ерөнхийлөгч бүх хүнийг дэмжихгүй гэж хэлснийг энх бол хэлсэн учраас энэ хоёр үгсэн хуульж ингэсэн. Ерөнхийлөгч бол 2 сайдыг дэмжиж 4-ийг бол болохгүй гэсэн. Тэгэхээр би 6-г хэлсэн. Тэгэхээр энэ бол бодит байдалтай нийцэхгүй ийм мэдээлэл TV5 100-ны мэдээ гаргасан байна. Энийг залруулах хийхийг аль биесээр би шаардж байна. За дараагийн юм энэ хонгорын нас урж байгаа хүмүүсийн тоо байгаа. Ерөнхийлөгч 7 хоногт нас урж ийн гэсэн болохоос 7 хоног бүр 3 жилийн турш нас урж ийн гэж хэлээгүй. Тэгэхээр энэ хэвлэл мэдээллийн хамгийн энгийн ёс зүй байдаг. Энийг зөрчсөн хэвлэлийн байгууллагууд бол анхаарах хэрэгтэй. Нэг намын гар хөл болж үзэл сурталын зэвсэг болохоо болсон. Манай хэвлэл бол Монголд олон телевиз олон сонин байгаа. Энэ сонин энэ телевиз хоёр бол гар хөл болсон чигээрээ байгаа. Бусд нь болоогүй байгаа нэг сайн байна. Хэвлэлийнхаа эрхчлөлөө эдлэхийн хажуугаар хариуцлага бол ухамсарлах хэрэгтэй. Өмч хөвшлийн тухай бас дурдсан байгаа. Энэ дурдгдсан бүх компаниуд
ажлынхаа Жасраагааг ерөнхий сайд байхад буюу 92-оос 96 оны үед төвчлөгдсөн. 96 оны 8 сард төрийн өмчрөнд дарга болсон энх болтод падгүй ховчл байгаамаа. Тэгээ энэ ховчл бол зөв буруу явсныг бол Монгол ардын хувьсгалт нам одоогийн ардын нам бол үргэлж буруу гэж ярьдаг. Өөрийнхөө хэлсэн юмыг буруу гэж ярьж байгаа. Ийм л одоо уучраа олохгүй хүмүүсийн яриа байгаамаа. Тэгээ энэ бүх буруу зүйлүүдэд залруулна гэдэгт найдаж байгаа. Залруулга гарахгүй бол шүүхээр уулзах бас гарц байгаа. Би бас нэг зүйлийг сэтгүүлчтэй хэлхэн зүйтэй. Мэдээ сэтгүүлчтэйгээ ойрхон уулзаж бидний зүгээс бодит мэдээлэл өгөхийг хичээсэн. Би тэгээд нэг зүйлийг дахин нотолж хэлхэн зүйтэй. Тэрний үхээр зэрэг бидний шаардлага зөв байжээ гэдгийг бол саяны ерөнхий сайдын шийдвэр бол нотолж харууллаа. Өөрөөр хэлбэл тэргүүн шадар сайдгүйгээр засгийн газар ажиллах борон болцоотой байсан. Энэ байдлыг хүлээн зөвшөөрсөн явдал бол их сайн нааштаалхан боллоо гэж ингэж үзэж байна. Тэгээ хамгийн гол нь засгийн газар байгуулах асуудал дээр бол засгийн газараа байгуулах, засгийн газрынхаа үйл ажиллагааг хариуцлагатай хийх, цаг алдалгүй хийх энэ шаардлага бол ер нь ерөнхий сайд байнга өдөр тутам ялангуяа ийм төвөгтэй нөхцөлд бол ухаарч ингэж ажиллах ёстой байна. Энийг бид бол байнга шаардаж ирсэн. Тэгээд бидний энэ шаардлага зөв байжээ гэдгийг одоо саяны үйл явдал нотолж харуулсан. Тийм ч учраас бид бол одоо хэлэлцүүлэгт орж хэдийгээр одоо нэр дэвшүүлж оруулж ирсэн сайд нарыг дэмжихгүй байгаа боловч бид хэлэлцүүлэгт орно. Гэхдээ хэлэлцүүлэгт орохдоо одоо хуулийнхаа дэгийн дагуу бол эхлээд засгийн газрын бүтцийг ярина. Засгийн газрыг бүтцийг батлах ёстой. Тэгэхээр одоо ерөнхий сайд засгийн газрын бүтцийг өргөн барьж одоо их хурлаар хэлэлцүүлнэ. Өөрөөр хэлбэл ахаад байнга ороод хуралдаж засгийн газрын бүтцийг ирээд нэгдсэн хуралдаанд оруулна. Тэгээд дараа нь нөгөө сайд нарын асуудал тавигдана гэдгийг бол дэгийнхэн дагуу явагдах байхаа гэд найдаж байгаа. За асуулт.